Минасан коничва. За одоогор миний YouTube сувагт N1, N2, N3 төвшний бүх дүрмүүд Монгол тайлбартаар орж дууссан байгаа. Харин одоо N4 төвшний дүрмийг цуурлаар орлоод эхэлсэн байгаа тийм ээ. Өнөөдрийн үед болохоор N4 төвшний дүрм номер 3 буюу Сангийн гинэний нийтдээ 8 дүрм тайлбарлах болно. Ингээд хэдүүлээ эхэлцгээе. Өнөөдрийн хамгийн ихний дүрм болохоор Сасете кудасай. Сасете кудасай. Утгын хувьд Сасете хошито айтени таномо токени цукау хёген гэж тийм ээ. Тэгэхээр надаар хийлгэнэ, би хиймээр байна гэсэн утга илэрхийлж байгаа бөгөөд нюанс хувьд нөгөө хүнээсээ одоо гуйж байгаа эсвэл зөвшөөрөл авч байгаа гэсэн нюансыг илэрхийлж байгаа юм байна. Жишээ өгүүлбэр коно шигото зэхи ваташи ни ярасете кудасай. Коно шигото зэхи ваташи ни ярасете кудасай. Энэ ажлыг надаар хийлгэнэ. Энэ ажлыг би хиймээр байна. Дараагийн өгүүлбэр москоши кангаe сасете кудасай. Москоши кангаe сасете кудасай. Дахиад жаахан бод хугацаа өгөөч ээ. Дахиад жаахан бод хугацаа өгнө гэж орчуулж болохоор байна. Ингээд хэдүүлээ дүрм хоёр руу орцгоё. Шика най. Шика най. Утгын хувьд даке буюу зөвхөн гэж орчуулж болно тийм ээ. Гэхдээ энэ дүрмийн нюанс болохоор зэрэггүй. Китай штета yorimo тейдо га хикуй то канжита токи. Альва ямар нэгэн зүйл тийм ээ. Хүлээлт түрээгүй сэтгэл нүрээгүй тохиолдолд. Бас рёга скунай токи гэж тийм ээ. Тэгэхээр зэрэггүй бас ямарваа нэг зүйлийн хэмжээнд бас сэтгэл төрөхгүй байх гэсэн санаа хэлж байгаа. Өөрөөр хэлбэл альва зүйлд сэтгэл хангалуун бус байна гэдгийг илэрхийлж байгаа байх нэ. Жишээ хэлбэр уншъя. Има сайфу no naka ni wa 500 yen shika arimasen. Има сайфу no naka ni wa 500 yen shika arimasen. Одоо миний төвшин дотор 500 yen л байна. Одоо миний төвчөнд зөвхөн 500 yen байна. Kino no shiken wa 3割しかわからなかった. Kino no shiken wa 3割しかわからなかった. Өчигдрийн шалгалт 30% л мэдчихсэн. Гэж юм тийм ээ. 3割. 1割гэвэл 10% тийм ээ. Тэгэхээр 3割гэхээр 30%. 30% л мэдж байсан. Дүрм 3. Ши. За энэ дүрм болохоор зэрэггүй альва зүйлийг тооцож байгаа утгыг илэрхийлж байгаа. Гэхдээ бас хоёр янз байгаа. Эхний жишээ нь болохоор миний саний хэлсэнчлэн альва зүйл ингэж тооцож байгаа. Тийм байна, ийм байна, бас дээрэс нь ийм байна гэдэг юм уу те. Ингэж тооцож байгаа хэлбэрийг илэрхийлж байгаа бол хоёр дахь нь болохоор тоочонгоо өгүүлбэр байгаад хамгийн сүүлд нь учир шалтгааныг тайлбарлаж байгаа. Учир шалтгаан. За энэ дээр болохоор жишээ хэлбэр ийм байгаа. Том сан wa omashiroi shi, shinsetsu da shi, sakka mo jouzu desu. Tom сан wa omashiroi shi, shinsetsu da shi, sakka mo jouzu desu. Том сан сонирхолтой. Тэгээд дээрэс нь ээлдэг. Бас дээрэс нь хөл бөмбөгтэй ч гэсэн сайн гэсэн байна тийм ээ. Энэ бол түрүүний тооч хэлбэрийг илэрхийлж байна. Хоёр төгөлбөр Токио wa hito ga oi shi, bukka wa takai shi, suminikui desu. Tokyo wa hito ga oi shi, bukka wa takai shi, suminikui desu. За Токио бол хүн ам ихтэй, дээрэс нь юмных нь үн өндөр, өртөг өндөртэй, тэгээд амьдрах байгаа хэцүү гэж тийм ээ. За тэгэхээр зэрэггүй түр чинь бас тайлбарласны дагуу эхлээд тооч чинь тийм ээ. За хүн ихтэй байна, юмных нь үн өндөр юм байна гэж тоочж жагаад ард нь сүминикүрээс амьдрах хэцүү.
Түрүүнээс нэг учирталтын тайлбарлал нэг энэ байна л да. Сүминикгүй дэс. Яагаад гэхээр хоёр шалтгаан тайлбарлаж бичсэн байна тийм ээ. За дөрвөлөө орцгоё. Сүгирүү. Утгын хувьд хижооны да гэсэн мэн тийм ээ. Тэйдоога сүйжин о койте ирэх кото аравасо. За сүгирүү гэдэг бол энгийн бус, хэвийн бус буюу стандарт хэмжээнээс энгийн юунаас давсан, хэтэрсэн гэсэн утгаар хэлж байгаа. Жишээ өгүүлбэр. За тэгээд сүгирүү гэдэг бол ийм байна тийм ээ. Негативна имиде цукаваreru кото га ой. Негативна имиде цукаваreru кото га ой. Буюу энэ сүгирүү гэдэг дүрмийг бол ихэвчлэн сөрөг утгаар ашигладаг байх нэ. Жишээ өгүүлбэр утай сүгите мо коега денай. Утай сүгите мо коега денай. Хэтэрхий их дуулаад амар их дуулчихсан чинь хоолоо гарахаар ажиллаа гэсэн байна тийм ээ. Дараагийн өгүүлбэр коно ресторан рёри ва рёга скунай нони такасугиру. Коно ресторан рёри ва рёга скунай нони такасугиру. Энэ рестораны хоол нь порц багтай мөртлөө хэтэрхий үнэтэй. За хэдүүлээ 5 дахь дүрмд орцгоё. Сүрүү гэсэн мэ тийм ээ. Сүрүү. Гэхдээ сүрүүгийн урлагаар кейоши буюу тэмдэг нэр орж ирж байгаа. Тэмдэг нэр. За тэмдэг нэр араас нь сүрүү ороод ирэхээр зэрэггүй. Одоо жишээ нь үгтэй за мижика гэдэг үг байлаа шүү дээ тийм ээ. Богинохон гэсэн утгатай. Тэнгүүд мижикаку сүрүү гэх юм бол богинохон болгох, богиносгох буюу шинэ үйлдэл үүсч ш тийм ээ. За жишээ өгүүлбэр уншъя. Суимасен. Коно жинзу мо скоши мижикаку шите мораемасен ка? Суимасен. Коно жинзу мо скоши мижикаку шите мораемасен ка? Уучлаарай энэ джинсийг дахиад жаахан богиносгоод өгч болох уу? Богиносгуулж болох уу? Дараагийн өгүүлбэр Kimi o shiawase ni suru kara boku to kikkon shite kudasai. Kimi o shiawase ni suru kara boku to kikkon shite kudasai. Би чамайг жаргалтай болгоно. Жаргалтай амьдруулнаа. Настай гэрлээч гэсэн мэт тийм ээ. За жаргалтай болгоно ч юу юм. Угаасаа жаргалтай байгаа хүнийг илүү жаргалтай байлганаа. Цаашдаа зүйтэй одоо азралтай амьдруулнаа гэсэн утгаар илэрхийлж байгаа тийм ээ. Би чамайг жаргалтай байлгах учраас, жаргалтай амьдруулах учраас надтай гэрлээч гэж. Ингээд сүүлийн 3 дүрм эхлэх чинь. Сүүлийн 3 дүрм. Гэхдээ энэ 3 дүрм гуруула соо дэс буюу яг адилхан одоо дүрм байгаа. Гэхдээ нюанс нь жаахан өөр. Тийм учраас 3 хуваасан юм байна л да. Ингээд дүрм 6 соо дэс. Соо дэс. Утга нь болохоор моосуго наникага окоро то омотта токини ию хёген гэж. Тэгэхээр энэ соо дэс яг хөрөөр ямарваа нэгэн зүйл тон утгахгүй юу юу болох гэж байна гэсэн утгаар илэрхийлж байгаа юм байна. За дээрэс нь энэ болохоор 6, 7, 8 дээр байгаа дүрмүүд содсууд болохоор одоо хоёрлоод нь жаахан ялгаатай буюу одоо содсын өмнө орж байгаа одоо үгнүүд ч юм уу те хэлбэрүүд нь жаахан өөр байгаа. Тэн дээр гол ялгаа үүсэж байгаа гэж хэлмээр байна. Жишээ нь 6 дахь дүрмийн содс болохоор үйлэг маскей мас хэлбэр дээр содс гэж юм тийм ээ. Жишээ өгүүлбэр иманимо амега фурисо дэс. Иманимо амега фурисо дэс. За иманимо гэдэг бол юу гэж орчуулж байна. Юугүй бороо орох нэ. Юугүй борооших нэ. Покетто кара сайфу га очисоо дэс ёо. Покетто кара сайфу га очисоо дэс ёо. Халааснаас чинь төрөвч унах нэ гэж тийм ээ. Уушлаарэ карманс төрөвч унах ч шүү дээ. За 4, 7. Мөн ялгаагүй соо дэс. Гэхдээ нюанс нь жаахан өөр байгаа тийм ээ. Соо дэс. Энэ дүрмийн гол утга нь болохоор митари кита жохо хокано хитоны цутаре токины цукаваreru хёген буюу ямарваа нэгэн зүйлийг одоо харсан,
сонссон мэдээллээ бусдад дамжуулалтад ашигладаг ийм дүрэн байна гэж. Харсан зүйлээ гэдэг нь болохоор зурагтаар ч юм уу ямар нэгэн зүйлээр хараад мэдээлэл авсан ба ш тийм ээ. Тэгээс ямар нэгэн зүйлээс сонссон байна. Тэрийг дамжуулж байгаа гэсэн санаа. За энэ содс болохоор урд талд нь орж байгаа үгнүүд болохоор ингээл бүртээ байх хэрэгтэй буюу мас хэлбэртэй бол байж болохгүй юм ш тийм ээ. Ингээл бүртээ байх хэрэгтэй. Жишээ хэлбэр уншаа. Сакки Хоккайдоде жишинга атта соо десё. Сакки Хоккайдоде жишинга атта соо десё. Түрүүн Хоккайдод газар хөдлөлт болсон шиг байлээ. Түрүүн Хоккайдод газар хөдлөлт болсон гинлээ. Дараагийн дүрм биш өгүүлбэр тийм ээ. Том сан но ото-сан実は日本人だそうです。Том санのお父さん実は日本人だそうです。Том саны аав нь яг үүндээ Нихонжин гинэ. Япон хүн юм шиг байл шүү дээ. Том саны аав нь яг үүндээ Япон хүн гинлээ. Гэхээр зэрэггүй энэ мэдээллээ яасан баг нь хэн нэгнээс ч юм уу хаа нэгтгээс сонссон мэдээлэл байгаа юм шүү тийм ээ. Тэрийг дамжуулж хэлж байгаа. За тэгэхээр өнөөдрийн хамгийн сүүлийн дүрэн бол мөн ялгаагүй соо дэс. Тэгвэл өмнөх хоёр сооцсээс юугаар ялгаатай вэ гэдэг мэдээлэл харцгаая тийм ээ. Утгын хувьд болохоор ноёны миеру. За тэгж ингэж харагдах, тийм юм шиг, ийм юм шиг харагдах буюу шууд өөрийн нүдээр харж байгаа мэдээлэл шүү дээ тийм ээ. Шууд харсан зүйлээ бусдад дамжуулж хэлэхдээ ажиглах нэ. За энэ мөн ялгаагүй түрүүний хоёр содс болохоор содс өмнө орж байгаа одоо үгнүүд хувирлууд нь бас жаахан ч өөр байгаа. Энэ тайлбар дээр болохоор энэ дүрэн болохоор каваи буюу хөөрхөн, кирей буюу үзэсгэлэнтэй гэх мэтлэн хараад шууд атарима энагото хараад угаасаа ойлгомжтой зүйлээр л ашиглахгүй гэж байна тийм ээ. Зэрэггүй хараад авж байгаа мэдээллээрээ яг нь дээрэс нь таамаглаж байгаа. Тэгж харагдж байна. Тэм юм шиг байна гэсэн нюансыг илүү агуулах нэ. Жишээ хэлбэр Никога софаде кимочи ёсасоо ни нэтэмас. Никога софаде кимочи ёсасоо ни нэтэмас. Муур буудан дээр жаргалтай наргагүй, таатай наргагүй унтаж байна. Дараагийн хэлбэр Мак-сан ва урэшисоо на хёжо де кёшитсу ни хайдте кита. Мак-сан ва урэшисоо на хёжо де кёшитсу ни хайдте кита. Марк-сан маш баяртай царайлаад тийм ээ маш жаргалтай төрхтэйгээр ангид орж ирсэн гэж. Тэгэхээр л болохоор кимочи ёсасоо ни бас урэшисоо на гэдэг болохоор яг нь таамаглаж тийм ээ. Тийм одоо дүр төрх хараад энэ хүн энэ муур ийм байдалтай байгаа юм шиг байна гэсэн утгаар илэрхийлж байгаа гэж ойлгож болох нэ. За ингээд хэдвэрлээ өнөөдөр нийтдээ саагийн нэрний 8 дүрм үзлээ. Дараагийн дүрм болохоор таагийн нэрний дүрмэд байх болно. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзцаая.